Сайн байцгаана уу. За өнөөдөр та бүхэндээ хорон бүгд төр хэрхэн Mozilla ашиглах талаар хичээл оръё. За юун дөрөнд Mozilla Web гэдэг нэвтрээд орно. За миний нэвтрээд хадгалсан байгаа учраас дараах байдалд харагдаж байна. За өөрт амар хэрэглэхийн тулд хэлээ монгол хэл дээр тавьчихвал амар. За эсвэл өөр юм сайн мэддэг хэл дээр бас тавьж болно. За дараах байдалд харагддаг бөгөөд хамгийн түрүүнд хэрэгслэлтэй танилцъя. За хэрэгслэлтэй дараад оронгууд дараах хэрэгслүүд харагдж байна. Эдгээрийг хичээлдээ бид өгөх яг ашиглаж болно гэсэн үг. За хичээл дээр хамгийн төвөмөл хэрэглэгддэг зүйл бол мэдээж дасгал байгаа тийм. За дасгал руугаа дараад оронгууд дасгал маань юу гэдэг юм бэ гэхээр интерактив дасгал ба дасгал боловсруулдаг гэсэн үг. Дараад оронгууд дараах байдалд харагдана. За бид өөрсдийн дасгалыг боловсруулах жавтаас хадгалж авна гэхлээд. За энэ дээр дадлага гэж тий. Дадлага. Хичээлээ орс хэл ангиа сонгоод хадгалах тавьж тарчнаа. За энэ хадгалсан зүйл минь хаашаа орж ирнэ гэхээр өмнөс рүүгээ бүтсэн гууд цуглуулгууд гэсэн дотор байгаа. За энэ цуглуулгууд дээр дараад оронгууд дасгалын утсууд тий. За энэ дасгалын утсууд дээр дарангууд байж гинэ гэсэн үг. За саяны дадлага гэсэн. Саяны хийсэн зүйл байна. За 3 цаг дээрээ дараад дасгалаа засварлана. За дасгал засварлах төвчд дарсны дараа. За дасгалын төрлүүд маань гарч ирж байна. За бид бүхэн дасгалаа нүүр үзтэй хий. За хамгийн дөрөнд нүүр үзс хийж өгье. За нүүр үзс маань дараах байдалтай харагдаж байна. За энэний дизайныг өөрчилжүүлэхин тулд доорх төвчин дээр дараад өөр таалагдсан дизайныг сонгочихно. За тайлбар маань. За дадлага хийх гэж биччихье. За бичсэн хүн маань өөрийнхөө нэрийг бичиж болно. За анги гэдэг дээр багш нарт бичье. За 2025 оны 12 сарын 15 гэжтэй. За зурган файл, за бичлэг, видео, аудио зэрэг YouTube-с линк оруулах зэрэг энд харагдаж байна. За эндээс бүгдээрээ зураг нэг оруулчихъя. За зурга компьютерээс оруулж болно, вебээс оруулж, Mozilla Web-ээс хайгаа оруулж болно. За амрахын тулд Mozilla Web-ээс хайчээ. За жишээлбэл алим гэсэн зураг. За энэ дээр алим. За энэ алимыг сонгоод зүүн дээр дарж. За зүүн дээр дарангууд зураг маань байрч байгаа гэсэн. За ингээд ийм байдалтай байсан байна. За үүний дараагаар бид нэр дасгалын төрлүүдэд нэмнэ. За дандаа хадгалж явна шүү. За нэг удаагийн сонголтоо хэд хэдэн удаагийн сонголтоо зөв буруу хослуулах гэж дасгалын төрлүүд байгаа. За хамгийн ихнийх нь сонгоё бүгдээрээ. За энэ маань болохоор нөгөө нэг хариулт нь зөв тест гэсэн үг. За жишээлбэл асуултаа энэ дээр чинь Монгол орн хэдэн улирал тавь гэж асуулт тавьчих. За энд хариултууд 5 харагдаж байна. За энийг цөөлж болно. За цөөлхийн тул дээр доор харагдаж байгаа. Эсвэл нэмж болно. За би өөр тавруулахын тулд ердөө 2 болгож байна. За зөв хариулт аль дээр нь чичүүлнэ хариулт. За зөв хариулт нь 4 учраас 4-ийг сонгоод өгчнө. За ингээд дараагийн асуултын төрлийг нэмье. За хэд хэдэн сонголт. За энэ болохоор хариулт маань 2 ба түүнээс зөв, дээс зөв хариулт байна гэсэн үг. За жишээлбэл гэрийн тижимэл амьтдыг сонгоно гэж. За хон адуу арслан. За
За би мөн асуултаа цөөлчихье. Хариултаа цөөлчихье. За дээрх хоёр хариулт маань. Зөв учраас хоёулангийн сонгож өгнө. За дараагийн хатгалаа дараагийн лаврын. За энэ хослуулах гэснийг хийж үзье бүгдээрээ. За хослуулах товчтон дээр дарлаа. За энэ маань нөхөө холбоно гэсэн зөвийг холбоороо гэсэн. За харгалзуулалтыг тасгал байдаг шүү дээ тий. За эдгээр хувилруудаас за биений сонгоч. За мөн дизайныг өөрчилж болно. Суурийг өөрчилж болно. За дээр асуултын тайлбар авчиж өгнө. Зөв харгалзуулаарай. За энэ дэр за энэ чинь ингээд зурган дөрөв харагдаж байна тий. Тэгсэн чинь хариулт нь 2. За энэтэй тэнцвүүлж болно. За тэнцвэрлэхэд бол тэр дараах төвчөн дээр дараад 4 хариулт 4 зурагтай болгочлоо гэсэн. За зурган дээрээ бид нар за мөн ялгаагүй дараад оронгод моз веб сайж болно. За гадил аж. За би нэг жимснүүд яагаад байгаа. За гадлаа сонгоод зүүн дээр давнаа. За тэнгүү зурагч нь байрсан бооз. За дараа нь дахиад эндээс за саримс гэдэг ач. За нэг саримсны зураг орчлоо. За дараагийн дээр нэг сонгин гэдэг ач. За дараах ярьшилжлаа. За би мөн зургаа нэг их хасчихъя. За хариултаач гэсэн нэг яаж. За энэ дээр чинь юу байгаа лээ? За энэ дээр жишээл гадил гэж биччихье. За сонгин саримс. За энэ болт болгож болно. Скэ болт болгож болж чинь тий. За мөн ялгааг байх уу. Италик хэлбэртэй болгож болно. За одоо зөв хариултаа мэдээж заавал сонгож өгнө. Гадилтай нь холбоод саримсаа саримстай нь холбоод сонгиноо сонгинд тал уучлаарай. Сонгинд холбоод хариулт өгчнөө. За ингээд дахиад нэмэгт авчаад дараагийн. За байн хадгалж явна гэдгийг анхаарах хэрэгтэй. За текст бүглэх гэснийг өдөр үзье. За текст бүглэх. За мөн дизайн ахаа сонгоод өгчий. За энэ дээр нөгөө хариулт асуулт хариулт бичиж болно. За би нэг цөөлчи ердөө нэг болгочих. За асуултанд хариулаарай. Асуултанд тоогоор хариулаарай гэж. За энэ дээр боломжтой асуулт авчнаа. За Чингис хаан хэдэн онд төрсөн бэ гэд асуулт авчих. За хариулт нь 1962 гэд хариулт оруулчихна гэсэн. За өшөө бас боломжтой хариултууд нэмж өгч болно. За дараагийн хийгээ. За дис дараалалд оруулах гэсэн. Юу байна? За дис дараалд төв дараалд оруулна гэсэн. За энэ нөгөө гадаад нийтчил дээр жишээл зөв өгүүлбэр болгоорой гэсэн жишээж болно. За хариултаа дараалалд биччихнэ гэсэн. За би дизайн авах сонгож байна. Миний ээж хамгийн хөөрхөн гэсэн жишээ авч. За энэ нэг хариулт минь илүү гож ирсэн. Тэрийг хасчихъя. За ингээд дараагийн юм дээр орноо. За хүүхдэд маань энэ дараал нь өөрчлөгдсөн харагдаж байгаа шүү. За алдааг хайх тасгал юм байна. Яаж хийдэг вэ гэхээр.
За энийг иргэд алдааг олоорой гэд бичээ. За эхлээд текст бичнэ. Зөв. За ингээд текст бичиж тэ. За одоо алдаатай байна гэсэн үгэн дээрээ үгүй идэвхжүүлнэ. За энэ алдаатай байна гэсэн үгүй идэвхжүүлээд нэг төвчөд хараад өгнө. За зөв. За энэ дээр буруу үйлрээ хартна бичиж байна. Эхлээд зөв биччихээд дараа нь буруу үйлрээ бичсэн. Хүүхдэд маань энэ буруу үйлрээ харагдана гэсэн үг. За ингээд өөр хідэн ч үгэн дээр бич болно. За би энэ орон гэдгийг бас буруу биччихье. Зөв бичсэн байна. За энийг идэвхжүүлээд яах вэ? Буруу үйлрээ бас. Хэвчж болно. За дараагийн дасгал үгийн сүлжээ байна. За үгийн сүлжээ дараах 3 хэлбэртэй байж болно. За эхнийг нь сонгоё. За үгийн сүлжээнийхээ таах бас өөрчилж болно. За би 3 болгоё. Үгийн сүлжээд өглөөрэй гэж. За энэ дээр үгээ бичиж тодорхойлолтоо бичиж эхлээд за эмнэлэгт ажилдаг хүн. За энэ дээр хариулт авчиж чинь. Эмч гэжээ тий. Тэнгүүд энэ мэн өөрчлөгдөд автоматар. За 3 хэсэгтэй байж болох үг хайн гэсэн үг байна шүү дээ. Асуултаа ханшаад. За дараагийн хоол хийдэг хүн гэж. За энэ дээр тогооч гэх юм уу те. Тогооч. За. Машин. Жолооч. За ийм хэлбэртэй үүсгдэг байх нэ үгэн сүлжээ. За дараагийн сонголтыг харъя. За энэ дутуу гүйцэх. За дутуу гүйцэх гэхэлэр нөгөө нэг үгийг нөхөж бичээрэй гэсэн дасгал гэсэн үг байна шүү дээ. За дутуу үгийг нөхөж бичээрэй. За эндээс талбар дээр ихэ биччихнэ. Жишээлбэл би 2003 онд төрсөн. Нөхүүлээ гэвэл ингэж идэвхжүүлж жаад нэмэлт орчноо. За ингэж болоо. За мөн маш их юу оруулж болно гэсэн үг. За дараагийн тестийг нэмж өгье. За гинжээ бас. За гинжээ бас холбогддог гэсэн үг. За жишээлбэл би эндээс энийг сонгоё. За мөн юугаа цөөлөд 2 болгоод зөв холбоорой. Тэ. За холбоо үгүйсгэрэй гэж. Холбоо үгүйсгэрэй. За хариултаа дээдлэлд нь орох. Алтан хонх.
том байшин. За мөн нэг хариулт хасчээ. За дараах байдалтай боллоо. Дараагийнх нь хийж үзье бүгдээрээ. За гих мэтлэн зөвлөсүүдийг хийж болно. За бид бүхэн гээд асуултуудаа хийж дуусны дараа цаг тохируулж болно. За цаг тохируулах тавчаа. Энэ хоёр байдлаас сонгож. За энгийний сонгож одоо ингэ. За хэдэн минутаар тохируулж өгөх юм. Дасгалын тоо бол автоматар гарч ирж байгаа. За үлдсэн хэдэн минутаар за би 9 дасгалтай учраас нэг 7 минутанд амжинаа гэж үзэх юм ингээд өөрчилж нөө гэсэн. За мөн ялгаагүй дараа нь үр дүнгийн ууц хийж өгч болно. За нүрдэн дээр нэг нь баяр хүргэе те. За гэх юмчлэн ууцуудыг хийж өгөх юм бол сурагчд маань илүү гоё харагдана гэсэн. Тэгээ үзэмжтэй баярлна. За ингээ хийгээд дууссан гэх юм бол бүгдээрээ хадгалах төвчөө. Ахиж дараад хадгалж өгнө. За түрүүний хийсэн дадлагын дэвтэр маань ямар болсныг бүгдээрээ сонирхож үзье. За хүүхдүүдэд бол ямар байдалтай харагдгийг үзье. За энэ плей товчон дээрээ дараад тоглох гэсэн товчон дээрээ дараад үзсэнгүүд хүүхдүүд ийм байдалтай харагддаг нэ. За бүгдээрээ эхлүүлье. За цагаа эхлүүлээд. Цаг тавьж учраас цагаа эхлүүлэх нь тэ. За тоо. За бүгдээрээ энийг хийгээ явах нэ. За. За энэ нөгөө байрлуулах дасгал ч юм байна шүү дээ, тий. За энэ дээр явчихсан. За алдаатай үгийг бол ингэ тэмдэглэж нэ гэсэн үг. Алдаатай гэж бодож байгаа үг. За энэ алдаатай юм тий. За эмч тогооч жолооч хүүхдүүд нөхөд ичгэнэ шүү дээ. За 8 дугаар утсанд байна. Нөгөө барилд оруулах үг байна те. Энэ хэдчнээ олон байсан ч болно гэсэн. За 9 дэх нь нөгөө холбоо тасгалж ямар харагддаг вэ? Алтан хонх том байшин гэх холбоод өгчнөө. За ингээд хийсэн дасгалын тоо. За сайн байна. Зөв хариулт маань 75%-тэй, буруу хариулт маань 20%-тэй. За би нөгөө зарим дасгалыг алгасаад. За энийг жишээл буруу хийсэн байна шүү дээ, тий. За ийм байдалтай хүүхдүүдийн үр дүн гарч ирэх нэ.